Шинжэнгээ урт шинжэнгээ мурахчихлээ. Шинжэнгээс одоо гадаа болж их усан дада болж байгаа ч энэ үнд ч одоо ингэж л явахгүй бол. Явахгүй л да. Хамгийн өмнө шинэ гутлаа 2 хоног үлдсэн чинь. Троос орохгүй ч юу даанч хөл дараасан. Тохоо шүү гэж байна. Сая пицца хатахтаа өгсөн чи шалат өгсөн. Юу чи хаташаад хороо өгсөн. Тэгээ юуны уснаа өгч тэгээд гаднаасаа усны нэвтрийг өмчлөө дотроо өөрөөсөө чиглэж өгч. Тэ. Тэшээ хүний хөлнөөс гадна чиглдэг чигийг ч юм уу гэж авч өгöd. Ингээд ачаага бэлдээд бид ч энэ бэлдээд юм да. Би яг юу явах нэрээ ачиж байгаа л чүүж явах бол болдгоо энэ морныхоо жинг тааруулна. Морн дээр бас тэгш ачаага тэгштэй ачуулахгүй хэрэгтэй. Маш сайн татхан төр хэрэгтэй. Гадаас та усан бороо шаагч юм. Тэгээд зам ирэхэд бол ямар бороо орлоо гэдэг хэлээ. Гарна гэд хүчээр гарах гал. Тэгээд бороо дунд гарах гэж. Одоо өнөөдөр бид нар цэцэгт нуур орно гэж явж байгаа. Цэцэгт нуур бол бас зочдод үзүүлэхэд бас их гайхамшигтай. Би зургийг хэд хэдэн удаа харсан. Тэгээд цэцэгт нуурын тэр гайхамшиг очиод нэг завь таарлах нь бид ч одоо ямар завь ашиж явахтай. Очиод завь таарлах багтай гэсэн. Хоосон найдлагаар явж байгаа. Тэгээд цэцэгт нуураа очиод тэгээд бид цагаан нуугаа явдаг юм уу санаатай зам дус юу таа. Цэцэгтнөр бол ялч байх гайхамшиг төслөө. Үндсэндээ манад цөөхөн ганц нэгэн газар байдаг юм. Виктория гэдэг цэцэг бол Англи, Европын одоо намаг Америкийн Амазонгийн ширэнгөөд метр 50-аас 2 метр хүртэл өргөн навчтай. Тэгээд Америкт бол индианчууд одоо юугаар нь яг нууран дээр гүгээд гардаг ус. Тэр нь цэцгийнхээ яг голыг дагаж ингээд харигаа явхад болдог тийм цэцгүүд. Энэ цэцэг нь бол манад бол Виктория цэцгийн нэг төрлийн ургамал нь энэ юуны Үзэл аймгийн жил сумын цэцэг нууранд урддаг. Жижиг хамгийн одоо баг миний ч урддаг. Гэсэн энэ тухай шиж байсан. Тэгээ энэ рүү зорж очиж зураг авахаар энэний зураг үүдийг зорж эдий бороо гадар нэлээ үрдгүй. Сая зузаан өвлийн зузаан тохиолж юмсаа тэгээд өмдөө гадуур нь ингээ усныхаа хувцсыг үүсгэж сайн давхарлчаар бид явж байна. Саяас дэлгүүр болоо сумын дэлгүүрөд хөөрхөн бараатай байт юм байна. Бараа жоохон үзлээ. Дондоос уул хангаад өргөсүү. Манай Эрдэнэтлах болохоор сүсэг үшигддэг юм. Уул хангаа хайртар тааж дахиж яваад харагдж гүйж байгаа. Тэгээд бас сүү өөргөн хоёул нэг сүү авч чад. Тэгээд орой мөрөө бас нэг нойр мөрнийхээ миннес авчаад тэгэл явчихдаа одоо нэг ачаа ачиг 6 энэ ногоон хайр 10 6 явчихаа болдог. Дээрээс нь 6 дээрээс дахиад морин дээр бас нөгөө камерны хөлмөл энэ утастай гэдэг ачаал уяад талтай. Явдаг. Баатархаа хөлд бол 60 гарсан хөнгөд би хөлс тохирохдоо энэ өдөөнийхөө нэг ганц сая 2 сая төгрөгийг олоход одоо зүгээр 500 сая шилжсэн хараагаа түүгээд нэрийг бодож исэн. Тэгсэн чинь айхтар хүнд очиж ажил хийх юм. Өглөө болгон ачаал нь орой болгон буусаа оноо юм янзд. Тэгээд тэр хаанаас энэ авсан бүгдийн шийдсэн. Мондог хүнд ажил энэ 60 гарсан хүн нэг талдаа 30 40 нэргээд морин дээр бол нэг морин дээр 100 гараа хийлгэж очиж явж байгаа. Тэр болгоныг өргөж тавьж дүүрч уйна гэдэг бол мундаг ажил байдаг. Бид нар ч нөгөө морин молоос айгаад байгаа учраас бас тэр ачааныхын юмд оролцохгүй ингээд өөрөөр ажиллахгүй боддог. Тэгээ энэ хөтчүүдийн тэр зүүн морины хөтчийн ажил гэдэг нь бас хэцүү ажил гэдэг. Тийм амархан моринаа урд ороод зам мэдгийг авах бол явах юм байна гэсэн чинь. Хэцүү штэй гэдэг хэцүү юм байна. Морь бас улддаг юм байна. Морь улдна гэдэг нь хотын хүмүүс бид нар мэдэхгүйсэн.
морь ултна гэдэг бол морины туурайны доотлол нь хатуу чулуун хөрсөн дүүгээр яваад илэгдээд тэгээд тэр илэгдсэн эсгэрээ ингээд одоо хатуудлаг нь байхгүй болоод ингээд тэг чулуун дээр өсөж чадах болчтой. Гол руу гарахдаа усаар туулахдаа тэгэл уул хадны оройгоор явахдаа эмзэглэнгүй гიშгдэг. Заримдаа бүр явхаа болчтой. Энийг морь ултна гэж хэлдэг байна. Тэгээ яг нэг тарганы тоосмос бүхээр нэг сар 2 сар зөөлөн хөрстэй газар уйчхуулт энэ буцаад урагчдаг гинэ. Туураа. Тэг ингээ удаан хоолгонд очиж доол явахаар туураар илэгд. Энийг бас морь ултдаг гэдэг юм байна. Аахс сурж чэйжилж авлаа. Тэгэл аялдаа гарах гэж энэ одоо ингээд аяллаа хэсгээс таа бүр үзүүлээ. Альнүн одоо цаашгаа бид хотонголоо цааш очих юм. Хотонголоо цааш. Хотонголоо 60 хүртэл очив. 10 жил гэж. Таны хэлж байгаа юм байна шүү дээ. Миний. Тэгээд тэр нуураа яваад үзэж боллоо гэхдээ дэрэг гарах газар том хэвчээд байна. Одоо маргааш та нар яваад тэнцэг нуурын дээр очиад үзэж яваад ядан артыг соноод тэгээд яваад яач. Табаас хол нуурд байна. Тус татраа нэгээр яваад тэгээд жагаад гараад тэнцэг нуур чатгаа шагараад тэгээд юу нэ тэгээд жагаад гараад. Огнаар хажуугаар Тэ? чараа Тэнцэг урахаар л зүйл үү гэдэг юм. Тэцэг Готоо байхгүй. Ханаар гарах. Ингээд гараад гарч яваад гарч ирдэг нөө. Ийм янз цагаан ягаа Хүмүүс тэнцэгтэй Викторийн нэртэй шиш тооны гэсэн. Одоо Монголоос энэ газар бол их том ураг. Тэр чинь Монголд бол жижиг ураг. Наартал бол ингээд дэлбэл ингээд их хөөж байхгүй. Ихгүй байхгүй юм байна. Нараа үүлэн жилээр нараа орох зэрэг хүн нэрэн тусч байд юм аа тий. Яг нараа орох ингээд Амар ч зүгээр өнөөдөр хотон гол ороод хотон голынхаа ирэг дээр голуусаа харж агаад нараараа уус татруул голоо авах юм тий. Тэ. Дижиг бодхоос өөр арга болоо.
ингээд одоо. Я хоолой бус хоолой утраач. Аач. Илгээрээ бараг цадчих. Доорн нөгөө тос юу байгаа. Над юуныхаа тагийг аваад. Аач. Сонгоны хийсэн. Энийг баг. Жохон бодоод Ийхгүй юу бодож байна. Болохоор сангийн хийж ямар тань юм чи. Шүлэн чинь сонгоч наа сонгоч аамт болчихсон байхгүй. За бид нар одоо энэ багш шаархны ороод Хотон голын ирдээр 2 хоног. Үүгээр Хотон гол уйлдээд мор гахаар болсон гэдэг. Тэгээ энэгээр гараа явчих гэдэг ирсэн чинь энэгээр гараад цааш нь гарахаар мор яв зам байхгүй нэг ачааны мордтой явж байгаа. Урагсан дотор ачаа маань үлдчих гээд нэг бол мор төлчих гээд байна. Тэгээд дээр гаран байд юм гарган ста амар үлддэг. Тэгээд үйл хүлээгээд үлээгээд 2 хоног. Өнөөдөр өглөө болсон жаар нь гол Хотон гол хурдан татардаг голоод уулын маш ширүү өсөлттэй гол их гүнзгий ингээ харахаар намтрын юм шиг үлээ айхтар гүнзгий голоод одоо ингээ миний сууж байгаа хол энэ өвлүүдийг ингээ бүгдийг ингээ эдсэн саяхан унсан болтой өвлүүд нь бүгд мураад авчихсан. Тэгээд 2 хоног байгаа. Энэ авч байгаа энэ ардталд ингээ өвөд тулаад байгаа хайрхан болоод байхын багш хайрхан гэсэн тийм багш хайрхан байж байгаа. Тэгээд өнөөдөр одоо хөдөлгөж чинь шүртнийхээ аав олоогүй чинь 4 таон яа. Энийг бол аагууч яачих нэг бол дангаар нуугууч явуулж арайс намайг нэг ихнэр бас нэг аагүй явуулчих гэж бодож байна. Аагүй явуулчдсан багтаж бодож байна. Сая өнөөдрөөс өөрөө юм хэлэхгүй гор зарим юм даахгүй юм. Ихтэй үстэй явж бидний батаа авчихсан. Гүр. Ой. Одоо нэг цагийн багцаа 10 11 болж байгаа юм да. Тэгээ нэг чи ачаалж өдөөд нэг 8 цаг явна. Энэ өдөрт 8 цаг явах нормтой явж байгаа. 8 цаг явахаар цаг 5 км-ээс явахтай 8 цаг явна. 40 км. За ширүүгээ явал 45 км явж байгаа. Мөр бол ер нь хэлдэг. Одоо мөр доктор. Одоо энэ уудууд руу чи алирын төгссөн байсан гэсэн. Мэдүү ус. Стабил ус л байдаг юм. Энэ доктор бол мөр унчих гал, хадаж унчих гал. За юм өмнөөс өгж усгаад. Тэр нэг мань юм унчих. Харин авсаар харин гарсаад энэ бүхс арай жоохон гайгүй боллоо. Бүхсний аль сая би гайсан нэг тас мос төгөөж яасан. Жоохон гайгүй боллоо. Нэг хавраг юм 2 хавраг юм уу? Нэг хоосон боллоо. Амьсгаа ханих үед болгоно ингэ дотроос нэг юм бүк гэдэг. Морноос унахта тохоогоо доороо игээд унтс юм уу? Эсвэл энэ ингэрт хөөрг хармалцсан юм шигсэн. Хөөргөнд хавраг авчихгүй. Хаврага уусан болтой их зовлтой. Үнзгүй хаврагстай чанга ханаж удахгүй юм байна. Чанга их чанга дуурж удахгүй юм байна. Яг найтаж мэдэх юм бол гол таслах гал байж. Багцтай асуудал үүссэн. Яг ядраад байгаа юм бол яасан бэ? Үгсэн дээр хайдаг гас. Яг эмээл морны эмээл дээр суух гэсэн амар юм зүг. Энэ жоохон ташаалцсан юм байна. Миний хувьд бол бүх амьдралын манд туршдаг хамгийн амар экстрем аяг болж байна. Мортой энэ тайг усан дундуур явна гэдэг байна. Сад чадах шаардлагатай юм. Хөдөө эндээ сурцсан суулгах байхгүй байна. Тэгээд өөрсдөө ч гэсэн
Ашраа хэцүүгээр айдтай хэцүү шийдвэр бүгд хийж байгаа. Миний хувьд амар хэцүү болчихно. Даас. Энэ отгын майхан юу юм бэлээ хог нь. Жага хүнд. Тэг хүндтэй гайг бол чи энэ майхан чи 25 хэлж байгаа. 25 бол нэг шуудаа гуурл юм байна. Тэ. 45 хэлсэн байгаа тэр гэр майхан. 40 хэлчихлөө. Тэр нь бол тасрахаа шүү дээ. Тэрс ингээл доороос нь ганцхан өргөөл бүх нуруунууд нь ингээ хан шиг ингээ хэрдсэн. Тэр эдний нутаг бүрэндийнхэн яасан бэ гэхээр Таиландд захиалсан гэж байгаа байхгүй. Таиландд нөгөөтгөө захиалаад тэгээд яг Монгол гэрийн загварыг өгж байгаа захиалсан чинь болоогүй гэсэн. Эхнийний туршлагаар ирсэн нэг сонин ирээд босхгүйсэн. Тэнгуут нөгөө үйлдвэрийнхээ Таиланд байдаг энэ үйлдвэрийнхээ эзнийг авчираад Монголд авчираад тэнгуутаа Монгол ихтэй амжилтад ингээд нэг 12 тоног монголоор аялуулсан юм байна л да. Хөдөөгөр. Тэгээд нөгөөдөл хөө энэ гэр хэвчээ үнэн тасарсан юм байт юм. Гэрний чи өчийг бид нар ерөөсөө олоог одоо өчийг нь оллоо гэд дахид зураг гаргаад тэгээ энэ отог бүрээдийн гэр майхан гэдэг юмсан баг. Манай энэ бол биш л дээ. Тэр гэр майхан бол голдон зогсож байгаа л тэр ийм ингэсэн төмрөн Кавказ хануудын ганцхан дээш нь өргөөл ингээд хамаад байгаа байхгүй. Тэгээд нуруу нь өөрөө дээр зогтой. Ганцхан өргөөд дээгүүр хөчч мөчдөг шүү дээ. Тийм байхгүй шууд ингээд босчдөг. Тэр майхан. Тэгээд энэ чинь нэг 100 хүйсэн. Төмөр 100. Улаанбаар гэжтэй. Тэгээд тэр гэр майхан дотор суугаад ширээ санал хоёр талд нь гараа тавьчаад энтэйгээ хатвчинтаа нөгөө эвхдэг нэмгээ орын тавьчаал тий. Тэгээд дунд ширээ санал дээр тавиад тэр 100-ын галлаад Улаанбаар гэжтэй. Яндаг энэ гал тэр майхан янд 100 нь өөрөө дээрээ ингээд майхнаа түлдгүй юм хамгаалт юм уу та. Эзэн дулааны хамгаалт шигтэй. Тэгээд тэрийг тавьчаад дотор сууж тасарч байгаа юм чи. Тэгээд яг эдгээртээ хамтарч хэлж байгаа 2 жил би тэр отог гэр майхан гэдэгтэй бас яав. Энэ жил бол нөгөө морьтой явж өсөж жижиг нь авч гарсан. Тэрнтэй гар дээр 100 хан орой тэгцэн явж яхад бол өстой. Үнэндээ гоё юм бил. Үнэхээр юм гоё. Үш. Миний нэг хойлоотой мишок яваад байгаа юу? Тэрийг ерөөсөө ирэхгүй байгаа шүү дээ. Тэр цаан чин байна уу? Тэр нарийн уртыг гаргаад ирдэг. Энэ чи тэр нэг яг яс минийх явдаг. Энэ одоо хүний юмар амьддаг хашаа ажиргүй байна. Bëжит. Энэ чи өөрөө авчиж чад энэ чи хийлдэг байхгүй. Тэгэхээр нэг л удаа хийлдэг байхгүй. Нэг удаа хийлчихэд тэгээд дараа нь болохоор энэ гуц чи яадаг хөр тийм 8 см зам гуц. Дараа нь яадаг хөр гаргаад амаа онгоолгоо тавингууд энэ чи өөрөө автоматар өөргөө хийлждэг. Энэ айлаас хонь авч ийдсэн. Эхний айлаар орсон чинь 100 мянга гэж тууж ин. Наач Улаанбаатар үлдэн байсан. Тэгж аавал ахгүй бол илүүтэй гарсан хонь байхгүй. Дараа нь Баатарахын нутгийн үнийг таньдаг үнийг явуулаад хонь гаргасан. Тэгээд гиз гарсан нөхөр манцтай үнэн хармалцсан. Жогоон цустай, жогоо олгоотой. Тэгээд сонгон монгон байхгүй. Даваас осолгүй хийсэн юм яас тий. Тэгээд яасан. Очтгон дайны сайхан ч гисэн байсан. За бусд нь олцдог. Гүзээг нь хусалгүйгээр хийгээ явуулсан байсан. Бид нөгөө гиз чансан шүлэн дотор нөгөө гүзээг арилгацсан байх гэж шууд аваа хийсэн чи байдгүй. Нөл баста гүзээ. Гашуу өргөд угаагаал явуулсан шүү. Тэгээд гүзээг нь өглөө хайсан. Том гүзээ хайрын гүзээгээл хайсан. Цусаа ямар гэсэн хоолол. Одоо ингэ дүүрээс нь чигээр аваа юм. Яг айлын хүнд явуулж ирсэн. Баярлалаа. Баярлалаа гэж хэлээ тий. Хон гаргаж өгөөд тэр орой осоо. Баатарахыг явуулаг бол хүч ичдэг. Мөнгөнөр гэж байна яг. Тий. Шүүглээ. Заруу дээ. За. Ахмад явсан. Явснаха ясцсан гэж. Хэвсэн хүн хэлээд явсан ясцсан. Үгүй ээ. Хэвсэн хүн хэлээд авна. Тав дээр одоо хэлээд авна яг. Явсан хүн ясцсан. Энэ аман нөхөн хөө. Явсан хүн ямар ч сүүл угаад махан цагаас хөвөрцсөн байна уу? Махан сайхан сүү. Гайгүй байна.
Айгу. Даже сумч олсон ч муулга болохоос. Үнэн яа жоод муулга. Тийм ээ. Осрой барай. Энийг ингэж жоод. Нэг ачаан дээрээ. Шинэ хөө. Яа. Амар үгүй болдог. Яг гараа тэгээ доороо шавуултаа гэдэг. Түмэн ажлаар бидний гайж. Хүчтэй гарч ирлээ. Бос руу онцлоо би ч нугас шүү дээ. Шууд хаалганы нугас. Жиэд орчих. Хөл таваа. Ботлода.